Сайн байцгаана уу? Дараачихаа дамжуулалтаар уулзч байгаадаа баяртай байна. Өчигдрөөс төлөвлөгөөний давтамжийн хувьд өндөр дамжуулалтууд орж ирээд энэ бүгдийг хуваалцах яралтай шаардлага байгааг мэдэрсэн. Тэгэхээр одоо бодит байдалд шинэ ертөнцид шилжилтэнд болж байгаа зүйлс гэвэл эхлээд бидний бие шинэ энергинд буюу өндөр давтамжтай энергинд тасаж эхэлж байгаа. Энэхүү дасалт нь ямар байдлаар явагдаж байгаа вэ гэхээр өмнө нь байсан зүйлүүд бүр илүү гүнзгий цэвэрлэгдэж дахин тэр цэвэрлэгээр орж сэтгэл санаа дэшээ доошоо ганхаж өмнө нь бодож тунгааж боловсруулж шийдвэрээ гаргаж амжаагүй байсан бодлын үлдэгдлүүд бүгд шахавагдсан байгаа. Мөн өөрийгөө сонгоогүй, өөрийнхөө мэдрэмжээр үйлдэл хийгээгүй, түүнээсээ болоод харамссан, алдсан боломжууд буюу тухайн цаг үед одоо цагтаа байж чадаагүй зүйлсүүд шинэ ертөнцид одоо шилжилтийн үеэр дахин гарч ирнэ. Дахин нэг боломжуудыг олгоно. Дахин та өөрийн ухаарлаар мэдрэмжээр одоо шийдвэр үйлдэл хийх үү, өөрийгөө сонгох уу, өөрийнхөө ирээдүй мэдрэмж өөрийнхөө хэн болоход хөрөнгө оруулах уу гэдэг сонголтууд дээр ирж байгаа. Хэсэг юмс гатсан мэд, хэсэг тэнгэр цэлмэг болоогүй мэд, хэсэг бодол тунгалаг биш манан дотор байсан мэд санагдчихсэн хүмүүс нэлээдгүй их байгаа. Яг ямарваа нэг юм шинээр сонсомооргүй, бас хиймээргүй, магадгүй эргэж буцмаар би эсвэл буруу тийшээ чиглээд байна уу, буруу зүйл мэдрээд байна уу гэх мэтчлэн эргэлзээнүүд их орж ирж байсан. Харин сүүлийн 2 хоногоос эргэлзээнүүд багасаж, цаанаас сэтгэлд баяр баясгалын мэдрэмж, хөөрөл, нэг сайхан зүйл болох ч байгаа мэт гой хүлээлтүүд, гой мэдрэмжүүд төрүүлж орж ирж байгаа. Энэ нь яг юутай холбоотойг одоохондоо хүмүүс мэдэхгүй байгаа боловч ерөнхийдөө бол энэ бүх хугацаанд хуучин зүйлийн цэвэрлэгээ явагдаж та бүгдийн шинэ бодит байдал бүгд бүтээгдчихсэн шинэ бодит байдлууд, шинэ хүмүүстэй учрлууд, сонин азтай тохиолдлууд гэх мэтчлэн таны бодож байгаа чиглэлд тэр шинэ бодит байдал тань руу орж ирэхийн тулд бүтээгдэж байсан үйл явдлууд одоо баг-багаар орж ирнэ. Одоо баг-багаар та өөрийн хүсэж исэн зүйлсийг харах болно, мэдрэх болно. Боломжууд танд нэгдэн, нэгч биш олон боломжууд. Энэ бүх боломжуудаас би яг алийг нь хамгийн түрүүнд хэрэгжүүлэх үү, алийг нь хийх үү, яах вэ гэх мэтчлэн сонголтууд дэлбэг гарч ирнэ. Энэ үед та өөрийн өмнөх алдаан дээрээ тулгуурлан би юуг засахыг хүсэж исэн, өмнө нь би юун дээр алдсан, би юун дээр алдаад боломжоо алдсан гэх мэтчлэн зүйлсийг дахин нэг тунгааж шинэ боломжуудад шинээр орж ирж байгаа бодит байдалтай хэрэгжүүлэх боломжууд гарч ирж байгаа гэдгийг юуны түрүүнд санаарай. Мөн өөрийнхөө дотоод мэдрэмж, төлөвлөгөөний давтамж энергийг өндөр байлгаж иж орж ирж байгаа хамгийн өндөр төлөвлөгөөний давтамжтай боломжуудыг, төлөвлөгөөний давтамжтай хүмүүсүүдийг та өөртөө хадгалж авч үлдэнэ. Таны төлөвлөгөөний давтамж унах төдийд та буруу зүйлээр анхаарлаа төвлөрүүлж, та буруу боломжийг атган авч өөрийн хамгийн алсын хараатай урт ирээдүйтэй өөрийн чинь хамгийн ихээр нээж, сорилтонд оруулж, мөн хөгжүүлэх боломжоо алдах болно. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийнхөө зүүн совинг сонсож, өөрийнхөө мэдрэмжийг дагаж, мөн өөрийнхөө төлөвлөгөөний давтамж энергийг байнгын өндөр байлгах тал дээр бясалгалаач гэсэн доктортой хийж өөрийгөө юу хүсэж байгаа, ямар хүсэлтэй байгаа, ямар амьдрал, ямар мэдрэмжээр, ямар хайрын төлөвлөгөөний давтамжаар амьдрмаар байгаагаа дахин хурцлж бодож
бясалгалаар өөртөө үрийг нь маш гүг гүнзгий шингээж, усалж, арчилж, тордож явах нь шин цаг үеийн гол үүрэг. Эхлээд бид мэдрэмж, эхлээд бид төлөвөө засж иж, дараа нь тэр төлөвөөс урган гарч ирэх бидний ирээдүйн хувилбарууд тодолж гарч ирнэ. Шилжилтийн үед бидний бие маш их шилжилтийн горимд орж байгаа. Хямрах тохиолдолж гарч ирж болно. Гинт догдолсондоо шүнжэнгөө унтахгүй ч юм уу, аль эсвэл ямар нэгэн зүйлд түгшээд байгаа мэд шүнжэнгөө унтахгүй байх зүйлсүүд, мөн толгоо манантах, бодол дахин 1 2 3 4 бодлууд эргэлдээл байх, дахин өнгөрсний талаар бодох, дахин тэр нэг зүйл дээр ямар нэгэн ухаарал шийдэл гаргаж чадаагүй байсан, чадаагүйгээр урагшлах гээд байгаа зүйлсүүд дахин таныг ороох, санаагийн чинь зовниулах, энергийн цорхоо болох магадлалтай. Мөн янз бүрээр зүрх тэлсэх, амьсгал тавьчихдаг, ямар альва нэгэн зүйлсийн талаар бодоход паник атаканд орох гээд байгаа мэт маш хямрах, үгүйсгэх, айх гэх мэтчлэн бидний гүнд сууж байсан айдсууд дахин илэрч гарч ирнэ биеэр дамжуулж. Тэгэхээр бидний бие ч гэсэн шилжилтийн горимд орж байгааг анхаарад биенээсээ цухтаахгүй, биенийхээ мэдрэмжүүдээс цухтаахгүй тухайн цаг үе бүртэн амьсгалын дасгалаа хийгээд хамраараа амьсгалаа аваад амаараа гаргах, өөрийгөө тайвшруулах, цээж хэсгээ суллах, өөрийн гарн дээр, хөлн дээр анхаарлыг төвлөрүүлж, хүтэн байгаа бол дулааныг явуулах, эрчим энергиэр дүүргэх, өөрийн зүрхлүү анхаарлыг урсгах, цээжин хэсгээ суллах, хүзүү толгоо жавж бүх зүйлсээ суллаж, энэхүү өндөр эрчим долгионы урсгал болох энерги, шин давтамж долгион өөрчлөлтүүдийг өөрийн биеэр маш таатагаар өөрийн биеийг суллаж өгж оруулан гаргах маш чухал байгаа. Мөн үүнтэй холбогдуулан хосын харилцаан дээр ч гэсэн маш их цэвэрлэгнүүд явагдаж байгаа. Өмнө нь анзаарахгүй байж болдог байсан, өмнө нь хэлэхгүй өнгөрөөж болдог байсан зүйлс улам бүр бидний нүдэнд орж, дотрыг арзануулж, одоо шийдэхгүй бол болохгүй мэд санагдсан олон хосын асуудлууд гарч ирнэ. Учир нь шинэ ирээдүй, шинэ ертөнцид хосын харилцаа ч гэсэн маш өндөр төлөвийн давтамжин дээр бүтээгдэх боломжтой болж байгаа учраас эрэгтэй хүмүүсийн ухамсар ч гэсэн эмэгтэй хүмүүсийнхээ ухамсарыг дагаад сэрж байгаа. Энэ нөхцөл байдалд эрэгтэй хүмүүс өмнө нь эмэгтэй хүнээс үг сонсохороо өглөх, янших, эмэгтэй хүнээс юу сонсч олж авдیں гэх мэтчлэн өгөөсөглөөр ханддаг байсан бол одоо харин ч эрэгтэй эмэгтэй хүмүүс уусан нэгдэж шууд хайрын харилцаа үүсгэнэ гэхээсээ илүү бие бинийгаа ойлгож, ярилцаж, юу мэдэрч байгаа, юу бодогдож байгаа зүйлсээ харилцан энергийн солилцоонд оруулж хуваалцсанаар илүү өөрсдөнтөөгөө бүхэл бүтэн болж авнаа. Бид хэн нэгнийг ойлгохгүй байна гэх мэтчлэнгээр үгүйсгэх биш, харин нэгнийхээ онцлогтой дасан зохицох, онцлогийг өнгөлөх, онцлогийг хүлээн зөвшөөрөх, надад байхгүй зүйл өөр хүмүүст байгаад бид нэгнийгаа дүүргэж нөхөж өгдөг нь ямар гайхалтай вэ гэдэг өнцгөөс бүр илүү их хосын харилцаа, партнершип, найз нөхдийн харилцаанууд бий болж өссөн хөгжих болно. Ингээд бидний цаг уурын ч гэсэн дэлхийн байр байдалд маш олон өөрчлөлтүүд гарна. Энэ бүх өөрчлөлтүүдэнд хамгийн гол нь бэлэн байж,
өөрсдийгөө тайвшруулах, ажиглагчийн ухамсараар хандах, мөн төгшүүр айдас төрж байгаа тэр момент болгоно өөрөө ажиглаж тухайн цаг үед нь амьсгалын дасгалаар, алхалтаар, ногоон ямарваа нэгэн ногоонгийн мод мөчөөр байгалийн үзэгдэл рүү харж өөрсдийнхөө анхааралд орж ирсэн бүх зүйлсийг цэвэрлээд явах нь чухал. Ямарваа нэгэн айдас төгшөөр ороод ирсэн байхад түүнээсээ цухтааж ингээд бүр илүү их контент үзэх, бүр илүү их сошиал медиа орох нь таны сэтгэл зүйд, таны ухамсарт, таны мэдрэмжинд бүр илүү ихээр хуримтлагдаж, төгшүүр нь хуримтлагдаж, чойжлагдаж, муугаар нөлөөлж байгаа гэдгийг анзаараад аль болох өөрийгөө тайван байлгах, алхуулах, амьсгалуулах, байгальд гаргах гэх мэтчлэн зүйлс одоо хүртэл маш чухал. Тэгэд болж байгаа үйл явцанд итгээд тиймээ бишний ертөнцийн, бишний энергийн, шин төлгөөнд давтамжийн 5D хэмжээсийн бүх зүйлийг хүсэж байна. Би нэг хөлөөрөө 3D'д, нөгөө хөлөөрөө 5D'д биш. Би харин бүхэлдээ 5D рүү шилжих сонголтыг хийж байна гэдгээ дотроо өөртөө дахин баталж шилж хүлээн зөвшөөрөх, мөн тэрхүү одоохондоо шинэ ертөнц тодорхой бус байгаа энэхүү өөрчлөлтүүдийг өөртөө итгэлтэйгээр ажиглан өөрөө аль талд зогсохыг хүсэж байгаагаа үнэн боддоор ажиглаж өөртөөгөө ажиллангаа, өөрийгөө бүтээнгээ, өөрийнхөө шинэ хувилбарыг цаашиж бүтээсээр энэхүү шилжилтийг даваа туулаад гарах нь чухлаа гэдэг дамжуулалт ирж байна. Тэгэхээр 2 сараас ихсүүлээд хүмүүсийн бодит байдалд хүсэж байсан зүйлүүд нь нэгээр орж ирнэ. Бүх хүмүүсийн апдейт хийгдсэн байгаа. Шин матрицын апдейтууд буюу та бүхэнд орж ирэх боломжууд, шинэ хүмүүс, шинэ танилуд, шинэ ажил, шинэ харилцаа гэх мэт олон зүйлсүүд байх болно. Тэндээс хамгийн гол нь давтамжаа өндөр байлгаж, өндөр давтамжийнхаа мэдрэмжээр сонголтоо хийхийг хүсье гэж байна. Энэ хүртэл сонсон та бүхэндээ талархлаа.